Ингээд нисхийн хуваар сонгоод ингээд нисшүүлсэн миний амьдрал тохиолдол одоо хамгийн гоё одоо азтай тохиолдол юм байнамаа. Би энэ нисхийн мэргэжил сонгосондоо одоо ултар ингээд одоо баярлж талархаж явдаг. Хоёрыг уулзуулж ингэж очруулж явдаг сайхан мэргэжлээ. За би Загдагийн инх хоёр гэдэг хүн байнамаа. Бизнес компани багш нисгчээр ажилладаг. Би хүүхэд байхдаа инженер болно гэж их мөрөөдж байсан. Яг намайг төгсдөг жил инженерийн хуваар, автоинженерийн хуваар ирээгүй. Тэгээд би эксплуатаци воздушный транспорта гэсэн нэг юм хуваар авсан юм байгаа. Тэгэхээр энэ маань одоо нисгчийн хуваар бол таарсаа ингээд би нисч болчихсон юм байна. Тэгээ би өөрөө яг онгоцонд нэг ганц нэг удаа сууж үзсэн хүүхэд байсан л та. Тэгээд танилцах нислэг гэж нэг цаг 30 минут багштайгаа ингэж нисдэг ийм нислэгэнд явсан. Тэгээд бол анх ёстой ойлгодог юм байхгүй. Чих мэх шунгунаад орс морсоор энэ тэндгүү яриад юугаач ойлгохгүй, юугаач мэдэхгүй нэг цаг 30 минут яваал бууж ирсэн байхгүй. Тэгээд за энэ хэцүү юмд орчтой бардаг болоо гэж бодож байсан анх. Тэгээд ажимдаа дасаад тэгээд нэг 9 цаг 50 минут нисээд анхныхаа бие даасан нислэгийг хийсэн. Тэгээд их дур сонирхолтой болж ирсэн. Тэрнээс хойш тэр цагаас одоо болохоор ингээд тасралтгүй нэгний нисхийн салбарт ингээд нисгчээр, багш нисгчээр ингэж ажиллаж байна да. Миний одоо шавны дотор маш олон сайхан залуучууд байгаа. Их олон шавтай. Одоо бизнес компанидаа ч гэсэн одоо хэдэн шав бэлдээд ингээд явж байгаа. Эхнийх нь шав маань одоо бие даасан нислэг амжилттай хийгээд ингээд компанид ажиллаж байна. Дараагийнхаа шавыг одоо багшлаад ингээд сургаад явж байгаа. Хамт ажиллаж байгаа бизнес компанийнхаа одоо хамт олонд бол маш их баярлж явдаг. Үнэхээр одоо сайхан залуусууд гар нийлж сайхан ажиллаж байгаа. Ингээд залуучуудаа амжилт хүсье. Улам сайн ажиллацгаан шүү. Бүгдээрээ хичээн шүү. Хамтдаа уушаа зүтгэе.